Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хууль тогтоомж чамлагдагч аж ахуй нэгж байгууллагуудын төвшөнд мөрдөж хэрэгжүүлэх үр дүнг тооцох асуудал хангалтгүй байсаар байгаа. Өнгөрсөн оны хувьд уулуурхаан салбарт үйлдвэрлэлийн 59 осол бүртгэгдэж 9 хүн амнасаа алдсан байнамаа. Бид 10,000 хүн тутамд гэж авч олон улсын тоотой нийлжүүл гаргадаг. Бусад оронтой харьцуулахын тулд ингээ 10,000 хүн тутамд ослын давтамжийг аваад үзэх юм бол барилгын салбарт 10.3% тавь. Уулуурхаан талд 9.3%. Нэг пунктээр байгаа. Тэгээд бус салбарууд ингээ явж байгаа. Хамгийн өндөр нь бол барилга, тэгээ уулуурх хоёрт нь явж байгаа. Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд ажил олгогч албан байгууллагууд дотоодын хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж осол гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх юм а. Ер нь асуудлыг араас нь гөөх биш, урьдчилан сэргийлэх шаардлага бий. Ер нь дэлхийд одоо ингээд олон улсын хэмжээнд огсоос 18,000 гэдэг ийм удирдлагын тогтолцооны стандартыг бий болгоцсон. Гэхдээ энэ сайн дурын стандарт компаниуд одоо ухамсарлаа тэр стандартыг хэрэгжүүлэх юм бол яг энэ асуудлаа зөв сайн удирдах тасралтгүй сайжруулж чадна. Тэгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь зарцуулалт оруулцдаг. Бид нар аваар болцсон хойно чи осолд орчлоо нийгмийн даатгалаас ийм санхүүжилт ав. За чи аваар болчлаа ийм төлбөр ав гэдээ ингэж даатгаж өгөөд байна л да. Өгөхгүй шигж байгаа. Гэвч энэ нь асар их мөнгө зарцуулдаг гэж. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мөнгө зарцуулалт нь байхгүй болчихдог. Өнөөдөр дэлхийн нийтэд аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажлын байрны эрүүл ахуй орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллана гэдэг зарчмыг баримталж байна. Манай улсын хувьд ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд энэ асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллах нь чухал байгаа юм а.